Бидний дараагийн сэдэв бол албан аюулгүй ажиллагааны баталгаа болж байдаг камерчлалтын систем. Бид энэ удаа камерчлалтын системийн ажиллах горим, ашиглалт, суурьдуулалт, мөн танаа гэрт болон танаа албан байгууллагт ямар ач холбогдолтой ус талаар үзүүлэх болно. Мөн хэрхэн яаж ажилтгийг нь ч бас үзүүлье. Яасан байна уу? Бид смарт дарах нэвтрүүлгээс явж байна. Өдөр ирэх тусам технологи хөвсөн өөрчлөгдөж илүү сайжирч хялбар болж байна. IP сүлжээний эрэнд амьдарч ажиллаж байгаа бидний хувьд аятуух, аюулгүй байдлыг дэд зэргээр хангах бүтээгдэхүүн араараасаа өрсөлдөн гарч ирсээр байна. Хяналт ажилтны камерын хэрэгцээч ихэлсээр байна. Дархан хотод энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг цөөхөн эдийн компани нэг бол Цахим орчин компани. Та байгууллагын турш танилцуулга за үйл ажиллагааны чиглэлийн талаар бас бид хүн танилцуулаач. За манай компани Цахим орчин компани 10 онд байгуулагдсан. За өнөөдрийг хүртэл интернетийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад цаашдаа үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөтгөхөд одоо ходог сувгчил, татах, кабель татах тэрний үйлчлэгийг хариуцах юм тусгай зөвшөөрлөлтөө. За мөн интернетийн үйлчлэгийг явуулах тусгай зөвшөөрлөлтөө ингээ үйл ажиллагаа явуулж байна. За дээр нь одоо барилгын болон дотор болон гадна камержуулалтын ажил хийх юм зөвшөөрлөлтөө үйл ажиллагаа өргөжүүлээд ажиллаж байна. За орон нутгад бид эхлээд одоо анхны интернетийн үйлчлэгийг үзүүлж ирсэн. Цаашдаа бид бол интернетийн одоо цаашдын ирээдүйн технологи болсон гурвалсан үйлчлэгийг гэдэг одоо оруулж ирээд Unation компанитай хамтраад Unation-ийн одоо орон нутгад гүйцэтгэгчээр ажиллаж байна. Хяналтын камер яагаад хэрэгтэй вэ? Аюулгүй байдлаа хангах, эрсдлийг багасгах, үйл явдлыг баримтжуулах, ажлын гарцыг сайжруулах гээд өнөө цагт хэрэгцээ шаардлага мундахгүй их болжээ. Мөн технологийн хувьд илүү нарийсч өдөр шөнийх, өргөн харах, татдаг, нарийн өнцгөр харах зэрэг тусгай зориултын олон төрөлтэй болсон байна. Аль ч камерын системийг суурилуулахын тулд хэрэглэгчийн хүсэл шаардлагыг нийцүүлэхээс гадна ямар газар суурилуулж буйг бодолцож хамгийн тохиромжтой хувилбараар хийх нь чухал. Өнөөдөр технологийн хувьд 500 м хүртэлх зай талбайд дүрсний ямар ч уналтгүйгээр дамжуулж, монтаж шийдлийг оновчтой гаргаж интернетэд холбосноор ямар ч гадаад IP хаяг хэрэглэхгүй гэр орон албан өрөөнөөсөө хянах боломжтой болсон байна. За энэ хэсэг дээр одоо нийт 16 камер суурилуулагдсан байна. За энэ эхний камер хамгийн арын цэцэрлэгийн арын хэсгийг харж байна. За энэ хоёр дахь камер цэцэрлэгийн урд хэсгийг орж гарч байгаа бүх хүмүүсийг харж болж байгаа. За тэгээд галтгуун хоол хэрхэн бэлтгэж байгааг харж байна. За тэгээд бүх ангиудыг ингээд яг унтлагын өрөөнөд заалуудтай ингээд Камерын ер нь гэхдээ хэдэн төр байгаа нэг чигээ. Тэр өөр одоо тал хийж ингэж харсан гэж бас байна. Тийм тэр камер бүр онцлогтой. Тэгээд IP камер дотроо өөрөө бас тэр нөө иргэдэг суурьтай камер гэдэг хвчлээ янз бүрийн олон байл л да. Заримдаа ингэж цайгаад байгаа. Тэгээд би одоо яачдаг юм бол тэгээд дараа нь ингэ хахад зүгээр болчихж байгаа. Тэгэхээр тэр яг эндээс ингэ нарны гэрэл нөгөө камерын дээр буучж байгаа учраас ингэ яг сарнижж байгаа. Өнөө хүртэл бид 1 мегапикселээс 2 мегапиксел хүртэлх дүрсний нэвтрэлтэй камеруудыг өргөнөөр хэрэглэж ирсэн бол Цахим орчин компани 2 мегапикселээс эхлээд 6 мегапиксел бүр цаашлаад 4К камерыг харьцангуй хямд үнээр зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. За тэгэхээр бид бүхэн бол одоо камера бүрэн суурилуулж одоо дуустлаа тийм ээ. Тэгэхээр одоо энэ хэрхэн яаж ашиглах талаар бас энэ нөхөө байгууллагад бас заавар зөвлөгөө өгнө үстэй. Тэгин. Камерууд ингээд бүгд ингээд ороод ирсэн байна. Нийт 16 камер ингээд ороод ирсэн байгаа. За энэ камер болгоныг ингээд тус-тусд нь ингээд нийтэд нь ингээд бас харж болж байна. Бас мөн тус-тусд нь ингээд харах боломж байж байгаа. Маусаар 2 төвшөлт хийгээд хараад иж болж тус-тусд нь. Түүнээс гадна бичлэг хийж бичлэгээ буцааж үзэх боломжтой байгаа тий. За мөн бичлэгээ татаж харж болж байгаа. За одоо ингээ бүр татаад харуулчихж байгаа юм. Бичлэг маань хэдийн хэрийн хугацаагаар хадгалах туу хадгалсныгаа энэ хариуцж байгаа хүмүүс маань устгах юм уу? Төхөөрөмж нь өөрөө устгаад явдаг юм уу энэ талаар? За энд болохоор бичгч маань одоо DVR дотор хард буюу санах хувь байгаа. Тэр маань болохоор ямар хэмжээтэйгээс хамаарат тэр бичлэгийн хугацаа хамаарж байгаа. Ухрааж үзвэл яаж үзэх вэ? Одоо өчтөр оройн бичлэгийг бол ер нь яг өчтөрийн өдөрт 17 цагийн бичлэгийг яаж үзэх вэ? За тухайн ухрааж үзэж байгаа камерныхаа хэсэг дээр аваачна.
Тэгээд маус хоёроо зарснаа. Тэгээд playback гээд за одоо энэ тохиолдолд болохоор пассворд хийсэн байж байгаа. За ингээд пассвортаа хийгээд ог дарснаар тэгээд энэ бичлэгийг ухарж үзэх боломжтой болсон. За одоо энэ бичлэг энэ одоо өчигдийн бичлэг орсон байж тээ. Одоо хэдний өдрийн хэдэн цагаас хэдэн цагийн хооронд бичлэг тээ. Энд дээр сонголт хийгээд өөрөө харж байгаа байхгүй. За одоо тэгээд манай ажилчид маань энэ ангид камерыг суулгаж байна. Ингээ ер нь бол аж ахуй нэгж албан байгууллагууд камерыг бол маш ихээр сүүлийн үед бас хэрэгжилж байна. Өөр бас цаг үед өөр нөхцөлд бас ашиглах боломж байна. Тэр талаар за ер нь бол энэ камерын систем, хяналтын систем маань их өргөн боломжтой болж байгаа сүүлийн үед. За одоо өнөөдөр одоо энэ цэцэрлэгүүд одоо хүүхдүүдийнхээ эцэгхүүд одоо харж болж байна. Багш нар бас хяналт хараа хяналт сайжирч байна. Дээр нь одоо байгууллагын цэцэрлэгийн удирдлагууд одоо хянах болцоотой байж байна. Ийм боломж байна. За энэс гадна одоо энэ ачилт буулгалт хийдэг төмөр замын одоо объектууд жишээлбэл гайлын хяналтын талбай гэх шиг энэ хүртэл одоо хяналтанд ороод манайх одоо тэр суурилтыг хийсэн байж мөн одоо хувийнхаа одоо хашаа байшин хүртэл тавиад хашааныхаа одоо бүрэн бүтэн байдал те өвөл намрын зорт туслангийнхаа байшин хяндаг те өвлжөөгөө хянж бол хөдөөний одоо малчин өрхөд хүртэл энэ камерыг тавиад өвлжөөнийхөө одоо бүрэн бүтэн байдлыг хянах болцоотой. Тэгэхээр Innovation одоо ямар өөрчлөлтийг танаахан хариуцж ажиллаж байгаа. Манай компани болохоор Innovation компани шилэн кабелийг шинээр татаж суурилуулах, мөн айл өрхүүдэд IPTV болон интернетийн суурилуулалтын дараах гэмтэл зэргийг засарч үйлчлэх юм үйлчлэгийг хариуцдаг компани байна. Сүлжээг ярихад бол Япон сүлжээ буюу одоо сүүлийн үеийн Gigabit Optic Network гэсэн сүлжээгээр орж ирж байгаа. Энэ болохоор бүх орцсон шилэн кабель орж ирдэг. Ямар нэгэн өөр аналог кабель ашигладаг байгаа. Бүх одоо урсгал бүгд одоо гэрлэн тохиогоор явж байгаа. Тэгээ гол онцлог нь юу гэх юм бол мэдээж гэрлэн тохиогоор явж байгаа сүүлийн технологиор явж байгаа учраас гацалдаж байхгүй. Мэдээж одоо тасралтж байхгүй. Найдвартай ажиллагаатай ажиллах гэсэн. Орчин үеийн өндөр хурдны хөгжилтэд зэрэгцсэн аюул ослгүй, эрсдэлгүй үйл ажиллагаагаа явуулах нь нэн чухал болж. Тиймээс хяналтын камерын системийг ашиглаж ажлаа эрсдэлгүй аюулгүй явуулахыг бид та бүхэн зөвлөж байна. Тийм ээ.